Баасанхүү багшийн хадам ээж нэг өгшин байж л дээ. Тэгээ тэр дээд үеэс хадгалсан нэг сонин малгай байсан гинэ. Нэлээд залуу байхдаа баасанхүү багш үзчихсэн. Тэгээ энэ ямар учиртай юм бэ? Ийм богтог гэдэг юм аа. Тэгээд ээж нь ч бас нэлээд өндөр настай болж тэгээ одоо энэгээр явах те та нарт баг одоо гай болж магадгүй. Тэгээд энийг тэр овоон дээр авч тавиад тэгээ хөтөл усны овоо гэдэг газар авчиж овоон дээр тавьсан гэж. Тэгээд тэрийг олон жилийн дараа би нэг иймэрхүү малгай байсан гэдэг. Тэрийг ингээд зурсан зураг нь байдаг. Тэгэхээр энэ одоо тэгээ богтон малгайч одоо 13 14 дугаар зууны баг энэ 7 800 жил тэр айлын авдарт байсан гэж бодохоор энэ Монголын аварт түмний тэр өвгөд эмэгдийн авдрын дотор бас ямар гайхалтай эрдэнэ уламжилж ирснийг одоо хэлэхэд бэрх юм да тийм ээ.